Дархуул аймгийн засаг даргын хамгийн газар авилгатай тэмцэх газар дархны мэтгэлцээний нэгдсэн танхим их засаг олон улсын их сургуулийн Дархуул аймаг дахь салбар сургууль хамтран төрийн албан агчдын ёс зүйн шударга байдал, авилгаас ангид байх хандлагыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдлэг шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор мэтгэлцээний тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа. Өнөөдрийн тэмцээний зорилго бол төрийн албан агчдад ёс зүйн шударга байдлыг төлөвшүүлэх, за тэгээд мөн авилгаас урьдчилан сэргийлэх, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байна. За энэхүү тэмцээнд өнөөдрийн байдлаар нийт 15 байгууллагын 12 баг бол оролцож байна. За өнөөдөр болохоор залуучуудын дунд мэтгэлцээний үндсэн богино формат байдаг. Энэ хүрээнд бол сургагчдын хүрээнд мэтгэлцдэг Карл Поппер мэтгэлцээндээ яг ижил гэхдээ хугацааны хувьд бол богиносон байдлаар хэлбэрээр явагдана. За үүний хүрээнд болохоор төрийн албан агчид маань бас нэг гол үндсэн сэдэв маань авилгын эсрэг дуу хоолой илэрхийлэх гэдэг. Тэгэхээр авилга гэдэг нь өөрөө өгөх, авахаас гадна ер нь үг үйлдэл бүх зүйлээс илэрж идэг зүйл. Тэгэхээр санаатай болон санаандгүй тохиолдолд бас хохирогч болж байгаа төрийн албан агчид зөндөө байгаа. Анхан шатны хүмүүс одоо өөрийн мэдлэгээ алдсан тохиолдлууд байдаг учраас мэтгэлцээний энэ суур судалгааны зарчим, мэтгэлцээний мэддэх зарчим, мэтгэлцээний суралцах зарчим, илэрхийлэх, чадамжтай илэрхийлэх зарчмыг суралцсанаараа төрийн албагч өөрөө бас аливаа зүйлээс өртөх байдлаа өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой болж байгаа юм байна гэж харж байгаа. Хоёрдугаартаас мэдээж мэтгэлцээ бол харилцаа байдаг. Тэгээ харилцааны ур чадвартай болъё. Ажил үйлчлэгээ хурдан үйлчлэгээ явуулснараа анхан шатны үйлчлэгээ авж байгаа иргэн, аж ахуйн нэгжид илүү хурдтай байвал хин хиндээ төвөггүй болно. Энэ ур чадвар хэрэгтэй юм байна. Тэгээ төрийн албан агч нар өнөөдөр ингээд газар хилцс агентлагийн хамтдаа нэгдүгээр зовлорч байна. Хамтын ажиллагаа сайжирна. Хамтдаа нэг зүйлд суралцж байна. Бас энэ эд маань нэг сарын хугацаатай ингээд суралцаад яваад өнөөдөр ингээд үр дүнгээ тайлбарлаж байна. Энэхүү мэтгэлцээний тэмцээн нь их засаг их сургуулийн эрх зүйн 1-р дамжааны оюутнуудад практик хичээлж боллоо. За энэ оюутнуудын тухайд бас эрх зүйн клиник сургалтын үйл ажиллагаа явагддаг. За мөн цогц боловсролын үйл ажиллагаа гэсэн тусгай одоо хөтөлбөр манай их засаг сургууль байдаг. Энэ одоо клиник сургалтын хөтөлбөр болон цогц боловсролын сургалтын төлөвлөгөөний дагуу энэ одоо арга хэмжээнд оролцож байгаа нь оюутнууд маш их үр дүнтэй өгөөжтэй. Танхимд одоо клиник сургалтыг арих, танхимд одоо цогц боловсролыг олгох гэдэг үйл ажиллагаас гадна яг практикээр ингээд үйл ажиллагаа явагдаж байгаа нь илүү одоо үр дүнтэй болж байна. За манай одоо оюутнууд гэсэн одоо энэ бас сэтгэл бас өндөр байгаа. Манай одоо эрх зүйн 104 бүлгийн 35 оюутан одоо өнөөдөр ирээд үйл ажиллагаанд оролцож байна. Төрийн албан агч нартайгаа хамтраад оролцож байгаа надад маш их хавштайгаа тэгээд маш их зүйлийг мэдэж үлдэх бахаа гэж бодож байна. За мэтгэлцээний дүрмээр төрийн байгууллагуудын албан агчид баг болон хуваагдсан тодорхой өгсөн сэдв бодит кейсүүд дээр ажилласан юм. Өгсөн 5 шийдэл маань яг бодит амьдралтай гардаг. Ер нь асуудал үүсгээд байдаг. Ерөнхий 5 ойлголтууд байгаа. Бүтэн асуудал болдог. Энэ асуудлыг тодорхой судлаад, бодит кейсүүдийг судлаад, за хуулийн хүрээнд аль нь болоод аль нь болохгүй байгаа нь ер нь хүмүүс яагаад алддгийг, яагаад бас үүний цаана өөрөө аш сонирхлын зөрчил өртөөд байгаа, эсвэл аш сонирхол бий болгоод байгаа гэдэг асуудлуудыг судалж таньж мэдсэн гэдэгт итгэлтэй байгаа. За мэтгэлцээний тэмцээний үр дүнд төрийн байгууллагууд дотоод хяналттай авилгын эсрэг бодлогоо сайжруулах, албан агчид бусдаа үлгэр дуурайл үзүүлэх, мэдлэгээ тэлэх зэрэг ач холбогдолтой бол харин оюутнуудын хувьд онлоор үзсэн мэдлэгээ практик туршлагаар баяжуулан ирээдүйн төрийн албанд шаардлагатай ур чадварыг эзэмшихэд ихээхэн хувь нэмэртэй, түншлэн иргэдийн итгэлийг сэргээх, хил тод байдлыг нэмэгдүүлэх, стратеги оновчтой төлөвлөхөд туслах санаачлага бий болох зэрэг олон ач холбогдолтойг зохион байгуулагчид ярьлаа.